Өнөөдөр 1 сарын 2-аа. Өнөөдөр бид хоёрын ажлын шинэ жил болох гэж байна. Шинэ жилд явахгүй бэлдэж чинь хүүгээ өвөө мэд нөхцөн. Би ч явахгүй бэлдчихлээ. Одоо би нүрэ бодно. Бас хичээл зүтгэл гаргаж байгаа юм чи усанд орлоо өнөөдөр жоох удаан орчий гэдэг. Бас нэг баяр юм байна жоох удаан усанд орчий. Би нөгөө өргөдлөө өгсөн байгаа. Тэгээ 1 сарын 15-наас ажлаа хүлээлгэж өгнө. Тэгээ бас орох уу яах уу гэж бодож байгаа. Тэгээд бас сүүлийн удаа жүр өрийнхаа шинэ жилд орё доо гэж бодоод орж байна. Жүр өрийн шинэ жил ямар болдгийг харуулъя да. Олон хүнтэй болохоор гоё эд юм аа. 800 хүний шинэ жил болох гэж байгаа. Гэтэ орон нутгийн салбарууд нь орохгүйгээр зөвхөн хотын салбарууд нь л орж байгаа 800. Нэр энэ жил ч орон нутгийг тусдаа тэмдэглэж байгаа. Тий. За, let's go. 3 1 2 3 Let's go. За энд юу болж байна? Энд нэг юм болж байна. Энд юу болж байна? Ой, таашир бүжиглээ залуу. Манай хөөрхөн дасгармаа байна. Cheers. Энэ үсээ мэрэгчлээ. Манай хөөрхөн бас догигч маань байна. Бигц маань байна. Манай влогт ороод ингээд хавх од орлоо баярлалаа. За баярлалаа. За ийм хөөрхөн За өчигдөр баярлалаа. За манай хоёр хөөрхөн хамгийн рүү явсан. бид эцтэй болсон. Түрүүнээс хойш догийн намайг авч гисэн. Шинжлэлийн үйл ажиллагааны аюулгүй зөөлөмж хүргэхэд бэлэн болсон байна. Нэг. Баян уулздаг хүмүүстэйгээ хоёрын хувцастай уухын шинжилгээ нэгж хийсэн гэж. Хэтрүүлэн хэрэглэхгүй бах, бусдад шахахгүй бах, уусан бол автомобиль шинж болоодохгүй байхаар гаргалгыг таавхан дээр хүргэх гэсэн. Гэхдээ Баярлалаа. Бидно цаатоби аро юус нэ бата хайр нэг шижиди байрны төргий За хамгийн гоё юм хамгийн чанар хийж хурдан дэш үлдсэн. Асарта хурцны нэг зэрэг гэж байна. Оо хоёр нэг асарта
the next day. За влог 3 хэллээ. Өнөөдөр бол 2025 оны 1 сарын 3-ны өдөр байна. Өчигдөр шинэ жилдээ орчод ирсэн. Тэгээд бичлэгэн дээрээс харсанчлан бид хоёр нэг газар ажилдаг хүмүүс байгаад байгаа. Бид хоёр анх Журүр компани 2018 онд би 10 сард чи болохоор 1 сард ажилд ороод тэгээд 18 онд анх одоо би бинийг хараад одоо ажлын хүмүүс юм байна гэж мэдлцэж авч ирсэн юм байна. Тэгээд ер нь цаашаа явандаа найзууд болоод тэгээд үерхдэг болоо. Тэгээд хамт амьдраад ингээд явсан байгаа. Тэгээд миний хувьд болохоор Журүр компани төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга хийдэг. Тэгээд манай хүн болохоор IT-ийн одоо газарт нь ажилладаг. Бид хоёрын хувьд нөгөө нэг бас бодсон юм нь хүн болгоо нөгөө нэг хамт их нэртэйгээ ч юм уу эсвэл нөхөртөөгөө ч юм уу хамт ажилдггүй. Тэгэхээр нөгөө юм хамт ажиллах яг ямар байдаг бол гэж заримдаа бас амьдралдаа нэг удаа ч гэсэн тэг хүмүүс бас боддог байж магадгүй гэж бодоод тэгээд хамт нэг газар ажиллахын давуу тал болон сул талыг бас бинээс асуугаад ярилцъя гэж бодсон. Тэгээд ерөнхийдөө яг яагаад энийг ярьж байгаа вэ гэхлээр би бас нөгөө нэг өргөдлөө өгсөн байгаа. Тэгээд 1 сарын 15-наар ажиллаа хүлээл гэж өгж байгаа. Тэгэхээр одоо цаашид хамт ажиллахгүй no more те хамт ажиллахгүй болж байгаа учраас яг ирээдүйд юу тохиолдохыг мэдгүй л дээ бас өөр компани хамтдаа ажиллаад явахыг ч гэсэн хэлж мэдгүй байна. Тийм гэхдээ одоогийн байдлаар бол Журүр компани хамтдаа ажиллахааргүй болж байгаа учраас бас энийг гоё дүгнэе гэж бодсон юм аа. Давуу талаас эхлэх юм уу? За давуу талаас эхлэе. За тэгээд ээлжээрээ ингээ нэг нь хэлээд юм. За тий. За би эхлэх юм. За хамт нэг газар эхнэр нөхөр хоёр ерөөсө хамт нэг газар ажиллахын бүр хамгийн том давуу тал нь бол ингээд ерөөсө одоо ажилдаа ч хамт яваад тэ одоо гэртээ ч хамт байгаа ер нь байнга ингээл 24/7 хамт байна гэсэн үг. Тийм тэр нь гоё. Тэг яг ингээд энийг сонсож байгаа зарим нэг хүмүүс болохоор ингээд нөгөө юм хуучирсан хосууд гэх юм уу одоо бол юу вэ тэгэхээр чи хэцүү шүү гэж бодгол байгаа л та. Гэтэ яг бид хоёрын хувьд бол тэр нь миний хувьд бол тэр нь айгүй гоё байгаа. Тийм. За чиний хувьд. Миний хувьд тийм ажилдаа нөгөө хамт явах гэдэг чинь амар их цаг хугацааны бол эдийн засгийн ашигтай байгаад байгаа шүү дээ. Нэг машинаар явчихна. Нэг машинаар ирчихнэ. За чи амар чухал шүү дээ. Ялангуяа одоо бид гурав яармагт нөгөөд ирсэн. Яармгийн төвжрэлд ингээд 2 машинтай магадгүй 2 тийшээ салж явж муух ч юм уу бүр хэцүү байхгүй. Тэгсэн чинь ганц машинаар явчихна гэдэг чинь давуу тал. Даанч одоо нэг 10 хоногийн дараа ажилласаа гарах нь дээ. Тэгэндээ. За миний хувьд дараагийн давуу тал бол нөгөө хизээд туслахад бэлэн байдаг хүнтэй байх ажлын байран дээрээ тий. Тэр нь хамгийн одоо том давуу тал байдаг. Тэгээ миний ажлын байр бол нэг MC-ийн ажлын байран дээр ч юм уу тий. MC-ийн ажил дээр туслаад авах нэг хэрэгтэй бол ер нь гарч байгаагүй гарч ирсэн арай. Гарсан бах уу. Ер нь л нэг гарч байгаагүй тий. Тэгээд MC-гээс бол одоо би ажлынхаа талбар дээр тусламж хүсэх юмнууд зөндөө гарч ирдэг. Тэгээ тэр үе болгон дээр айгүй ингээд мундаг тусалдаг тийм асаалтаа танк шиг байдаг. Тэр бас айгүй гоё. Бас баярлаа. Хайртай шүү. Үгүй. За миний дараагийн давуу тал нь шүү дээ. Ингээд бусад хүмүүсийг харж байхад бусад хүмүүсийн эхнэрүүд нь харддаг аахгүй юу? Тэгэнгүүт тийм ажлын байрны хардалт байхгүй болчихж байгаа байхгүй юу? Нэг өрөөнд зодгүй ч гэсэн өдөр 40-өө орж гардаг болохоор чинь тэгээд тэлээч бүр
тэмээнээс том тэмдэг гэдэг шиг би тэрийг хосууд гэдгийг тэр аяараа мэддэг болохоор чинь тиймэрхүү харилцаа угаасаа гардггүй. За миний дараагийнх бол эхний хэлсэнд маань ер нь бол орох байх гэж бодож байна. Тэр нь болохоор хамт хоолндоо орохоор айгүй гоё гэдэг. Тэр үеэр ингээ бас ингээ юм ярилцаад жоохон ч ихсэн ингээд одоо хамт байж амждаг гэх юм уу? За миний дараагийнх бол бидний нөгөө нэг мэрэгжлийн онцлог байгаа шүү дээ. IT-ийн ажил, системийн серверийн ажил гэдэг чинь ер нь бол бараг л цэрэг шиг шүн мөн хэрвээ зогсчвол эсвэл хийх ёстой ажил гарвал өдөр шөнийн нэг ялгаа байдгүй 24/7 ажилладаг. Тэрийг ингээд угаасаа ингээд зүгээр нэг өөр газар ажилладаг ихнэр хэдий ойлгодог гэж хэлдэг ч гэсэн яг ингээд мэдрэхгүй шүү дээ. Тэнгүүт хамт ажилладаг болохоор чинь аль нэг систем нь ингээд угаасаа унчлаа гэд ажиллаараа ярихад л мэдчин тэгэл тэгэнгүүтээ л манай одоо манай одоо бараг өнөөр ажиллах юм байна да гэд бодсон байж идэг. Тэгэнгүүт нэг юм бас ингээл тайлбарлах гэдэг байхгүй. Амар юм болов. Ойлгохоос өөр аргагүй нөхцөлөд. Тий, ойлгохоос өөр аргагүй. За тэгээ дараагийн бас манай сигма бойд байж шүү. За дараагийн одоо миний хувьд давуу тал бол одоо заримдаа би одоо ингээд 0 ордог ч юм уу эсвэл хоолндоо ордог ч юм уу хальт ингээд ширээн дээрээ тэ сууж агаад ингээд босох тохиолдлууд гарна штэ. Тэгээд яг тэгээ босоод буцаа ширээн дээрээ ирэнгүүт одоо ширээн дээр slice cake ч юм уу тэг кофе ч юм уу ингээд бэж идэг. Тэр нь айгүй гоё тийм ингээд халамжлуулж байгаа гоё мэдрэмж. Тэгээ өглөөдөө бас ингээд заримдаа ерөөсөө цаймаагаа ууж амжихгүй ингээд суужингууд ингээд гинт манаа хүн ингээд ууж идэх юм авдирдаг хгүй надаа. Миний дээр энийг угаараа гээд. Тэр нас ингээд амар гоё тэгээ ингээд гэл тий халамж мэдэрдэг. Тэгээд бас нэг том одоо давуу талд орно л да угаасаа ялтчгүй. Тэр болохоор бид хоёр юм дундын юм танилуд айгүй олонтэй. Тэгээд дундын одоо найзууд олно гэсэн үг. Тэгээд гүнжүүд гээд групп байгаа. Тий өмнө нь айгүй ихтэй тэр группээр одоо нийлдэг байсан. Тэгээ одоо бас нийлдэг найзууд байгаа. Тэгэхээр дундаа юм нийлдэг найзуудтай байхаар айгүй гоё бас ингээд дотн байдаг. Тэгээд ингээд одоо нөхөртөөгөө хамт ингээл одоо юу гэмдэ гадуур ингээл яваал тэр болгоо ингээд юугүй. За тий ямар ч тийм нэг нийлдэг найзууд байгаа тий. Тэр надад айгүй гоё санагддаг. Одоо зургийг хамт авахулсан зургнуудаа бичлэгний сүлд оруулъя заяа. За одоо тэгвэл нэг газар хамт ажилладаг байхын сул талуудаа ярьцгаая. За чи эхэл. Би хэлэх юм. За тэгвэл ер нь бол хоёлаа ингэдэггүй зөвхөн өөрсдийнхөө хувьд биш бас нөгөө нэг юм сул талтай байхаа гэж бодсон бусад хүмүүс ч гэсэн ийм асуудал байдаг байхаа гэж бодсон юмнууд аа. Одоо хоёлаа тэгдэггүй ч гэсэндээ тий өөр хүмүүс бас байдаг байх гэж бодсон юмнууд аа. За тэнгүүд миний хувьд одоо хэлэх хамгийн том сул тал бол юу вэ гэхлээр жоохон нөгөө нэг одоо биенийхээ хувийн орон зайд хитрхи их ингээд нөгөө нөлөөлөхөд байдаг юм болов уу гэж бодож байна. Тэг яг одоо жишээ нь ингээд бит хоёр өчтөр жишээ нь ингээд харагдаж байгаа хгүй тэр яг бодит жишээ нөгөө шинэ жил дээр бит хоёр ингээд орсон. Тэнгүүд би болохоор ерөөсөө юм бүжгэлж чаддгүй хүн байхгүй юу? Ерөөсөө юм модон. Гэтэ яг би ингээд бүжгэлхийг айгүй хүсдэг тийм. Гэтэ нөгөө юм бүжиглэх угаасаа юу чаддгүй тийм төрлийн хүн. Тийм нүүд баа нөхөр болохоор бас бүжиглэх дуртай. Тийм ингээд саагчдаг, гоё яаждаг тийм төрлийн хүн баггүй. Тэнгүүд би болохоор тэгдэггүй. Тэгээд одоо юу гэдэг би хэрвээ бүжгэлэхгүй байвал тэгээ одоо манай намайг жоохон эвгүй байдалд оруулахгүй бол өөрөө ингээ бүжиглэхээ болдог ч юм уу. Тэ
тэг эсвэл ингээ нөхөр маань ингээ бүжгэлж ивэл би бас ингээ жоохон ингээ за бүжгэлэхгүй бол одоо болохгүй дээ те гэж бодоод ингээ жоохон хэцүү байдалд ордог ч юм уу ер нь тэрнээр жоохон одоо юу гэдгийг би биенийхээ ингээд хэдийгээр хилээгүй ч гэсэндээ зүгээр ингээд би биенийхээ оршууд юм уу одоо хувийн орон зайд юм уу жоохон ингээд нөлөөлдөг. Миний хувьд бол түрүүн хэлсэнчлэн нэг хувийн орон зайг чухалчилдаг хүмүүст жоохон сул тал юм болов. Надад бол нэг тийм байдгүй л дээ. Яг ингээд бид нар шиг ажил гэргээд ажлын 5 өдөр явчихдаг хүмүүст зарим хүмүүс ч ингээд харихтаа ингээд ганцаараа жихвч зүгээд алхаж малхдаг ч юм автобусанд суудаг ч юм уу тийм хүмүүс байдаг шүү дээ. Тийм цаг хугацаагүй болчвол ингээд айгу хэцүү байдаг байх гэж бодож байна. Надад бол гэхдээ тийм байдгүй. Ер нь надад нэг давуу бишээ сул тал бол алга. Одоо яваандаа гарч ирэх л байсан бах та. Тийм тий. Барин 10 жил хамт ажиллавал яг сул тал гаргах л та. Бид тэр яг хамт ажиллаад нэг жирэмсэн үе асуул 4 жил болж шүү дээ. 4 жил хамт ажиллаж чинь тийм амар ярьж хуйц тийм сул тал алгав. За сая бит хоёр хамт ажиллаж байгаа үеэ ерөөхдөө дүгнэж ярьлаа. Тэгээ одоо 2024 оноо бас дүгнээд хамгийн ярихаар шийдлээ. Тийм тэгээд хамтдаа ярилцж байгаад хэдэн асуултууд хэд юм бэ? 8 асуулт бэлдсэн байгаа. За. Тэгээ яг бүгдээ орчиж магадгүй бас орохгүй ч биш магадгүй сайн мэдэхгүй юм. За. За энэс хэлхээ. За чи ямарч. За 2024 оны хамгийн гоё үйл явдал юу вэ? Аялал. Аялал. Тийм. Бээжин болон Шанхай аялал шүү дээ. За чиний хувьд. За миний хувьд бол хамгийн одоо гоё үйл явдал бол нөгөө яг жилийн өмнө надад гэрлэх санал нөхөр маань тавьсан байгаа. Одоо яг нөгөө нэг өмнөх жилийн Жүрөр компани одоо шинэ жилийн үйл ажиллагаа ээж мэ гэсэн. За тэгвэл 2024 оны хамгийн гонигтай үйл явдал чиний хувьд? 24 он ус ойлгомжтой. Манай эмээ нас орсон тэр л байна да. Миний хувьд бас яг тэр байсан. Тийм. Өвөөгөө аавыгаа их өрөвдөж байсан. Хэцүү байсан. За хамгийн үнэтэй худалдан авалт юу байсан бэ? Тэгэхээр одоо энэ хөргөгч угаалгын машин билет гэж байна. Цахилгаан бараанууд тий. Хоёулагийнх барыг яг адилхан шүү дээ тий. Гэсэн яг энэ бол нөгөө бас би бол өөр юм билж байна. За. Утас. Тийм тий. Тийм. Надаас гар утас бэлгэлсэн байгаа. Тэр бол хүнтэй худалдаа авалтуудын нэг байсан. Хамгийн зөв худалдаа авалт гинэ. Юу? Сая бас нөгөө нэг байрандаа нүүж орж ирээд би эхэлчих юм уу? Байрандаа нүүж орж ирээд тэгээд юу яасан? Нөгөө ор тэгээд төмпөшг хоёр худалдаж авсан байхгүй юу? Би нөгөө нэг ер нь орон дээр унтахгүй бол бүр ингээд газар унтахаар бүр нуруу өвдөд ерөөсөө нэг сар бараг юм амар тухгүй байдалтай байсан. Тэгээд тийм яа ор худалдаж аваад айгу гоё амардаг болсон. Тэр бол айгу тийм зөв худалдаа авалт гэж бодож байна. Би хэлэх үү? За. Энэ байна. За тийм ээ бас тийм шүү. Энэ бол хамгийн зөв худалдаа авалт гэж бодож байгаа. Нөгөө нэг аяллаа влогоос эхлээд бичлэг хийх зорилготой байсан. Бичлэгээ хийхин тулд ялчгүй нэг камер хэрэгтэй байсан л да. Тэгээд яг худалдаж аваад
хийх шууд урам орсон л айгүй гоё камераас болохоор энэ бол хамгийн зөв талт байлаа. Яа. Хамгийн гоё өдөр гэнэ. Гоё өдөр. Миний хувьд л нөгөө 24 оны 1 сарын 3 л байсан юм. Мянган хүний өмнө нөгөө нэг надтай гэрлээч гэж хэлж мэлээ. Тэр бол гоё байсан юм байна. Тэгээд нөгөө нэг хоёулангийн аяллаа Шанхайд очдөг яг ихний өдөр бол амар гоё байсан. Тэ? Яг тэрглийг өвдлөө гэдгийг сонсох хүртэл амар гоё байсан байхгүй. Тэр анх удаа аялсан болохоор тэр энэ жил амар том өдөр ээжээ. Чиний хувьд? Тэрэн дээр нэрээ нэг юм залруулах хийж болох уу? Тэр нөгөө бодогдол яваад байхгүй. Тэргэл өвдсөн гингүүд нөгөө хүмүүсээс айгүй тийм нөгөө хүн дээр өвдсөн ч юм уу тэгж бас бодсон байж магадгүй. Тэр үед зүгээр нөгөө ханаа түрээд нөгөө халуураад тийм имлэг тэгсэн. Тэгээд манай хүч жоохон нөгөө халуурахаараа ингээд нөгөө айгүй хурдан ингээд нөгөө мяардаг гэх юм уу? Имзэг хүлээж авдаг тийм төрлийн хүүхд тахгүй юу? Тэгээд тэрхүү ханаа төрсэн нэг тийм одоо хүнд хүнд өвдөлт бол ерөөсөө биш байсан шүү. Та нар бити буруугаар ойлгоорой. Тий. За миний хувьд бол хамгийн гоё өдөр гэх юм бол яг нь тэр бол хамгийн гоё өдөртөө бол орохгүй. Миний хувьд яг ингээд хамгийн гоё өдөр бол зүгээр л нэг энгийн л нэг хүүгээ хараад айгүй сайн витаминуудыг нөгөөл. Тэгэл айгүй сайн хоол хийж өгөөл. Яг цагт нь унтуулаад тэгсэн өдөр л гоё юм шиг надад бол одоо санагдчихээн. Гэхдээ нэг гоё онцгой өдөр хэлхийн тулд хуульчийн шалгалтанд тэнцсэн гэдгээ мэдсэн өдөр гоёсэн бас. Яг зүгээр тэнцсэн болохоор лөө. Тийм, тэнцсэн болохоор. Яг тангараг өргөх мөрөх нь бол зүгээр л нэг тийм ёслолын үйл ажиллагаа шүү дээ. Тэр нь бол яг зүгээр бас л нэг тийм хэлэхэр өдөр биш. Гэхдээ сэтгэл зүйн хувьд бол тэр бас гоё өдөр байсан. Хамгийн том сургамж. За, хинээс эхлэх юм, надаас эхлэх юм. За. Хамгийн том сургамж гэх юм бол яг олон юм байна. Гэхдээ тэнэн дундаас нөгөө нэг хамгийн их хэлмээр байгаа юм бол бусад хүмүүст ингээд юм нэг тийм амар таалагдах гэж хичээхэ болсон байхгүй юу. Тийм тэгээд ингээд одоо таад анзаарсан бол би юу нэгэл бичлэгэн дээр нэг бас ингээл нүрээ бодохгүй тэг ингээл зүгээр нэг тийм өөрийнхоороо байж магаал. Тийм ер нь бол нэг тиймэрхүү болчихсон. Нэг тийм амар ингээл хүн намайг юу гэж бодох бол энэ ингээ нүрээ боддггүй юм байна гэж бодох юм бол тийм би нүрээ боддггүй штэ гэд тийм тэгэл зүгээр тийм ингээл л надаа ингээ хүн юу гэж бодох нэг тийм амар хамаагүй санагддаг болсон. Тэгээ хитрхи бас тийм байж байгаа бас нэг найзтай загнуулсан байгаа. Тэгээ бас өнөөдөр нүрээ бодсон. Тийм ер нь бол тийм хүмүүс нэг тийм амар таалагдах гэж хичээхэ болцсон. Тэгэнгүүт тэгээд эхлэнгүүт угаасаа ийм бас нэг ийм том давуу тал болсон нь ийм надад дургу хүмүүст би бас дургу байхаа болчтой юм билээ. Тэр хүмүүс надад юу гэдэг надад ингээд дургу хүмүүс байгаа шүү дээ. Тэгмүүд тэр хүмүүсийг би ингээд нэг тийм аим за энэ те юу вэ те гэд би тэхэ болцсон. Тэгээ зүгээр шүү дээ. Тэр хүмүүс ч гэсэн те ингээл л ингээл те ихнэр хүнтэй ингээ хүүхэд нөхөртөөгөө хамт ингээд амар тайван аз жаргалтай амьдрах гээд хичээж байгаа нэг айл гэрийн эзэгтэй байгаа. Тэглээгээ тэр хүмүүс ерөөсөө муу хүн биш. Би тэр хүмүүс бас таалагдах гэж ингээд хичээх албагүй, бас таалагдах албагүй. Тэр хүмүүс бас надад таалагдах албагүй. Тэр хүмүүс адилхан сайн хүн байгаа. Тэ мундаг хүн байгаа. Тийм. Би тэр хүмүүс ингээл нэг тийм муугаар бодоолч юм. Тэр хүмүүсийн дайсан болохгүй бол надад дургуун хүмүүст шүү дээ. Тэгэхээр болцсон. Тэр бас ингээд айгүй ингээд зүгээр санагдчих байгаа надад. Тэгсэн яг бас 100% биш шүү. Би бас хичээж байгаа. Тийм тэрийг ингээд олж хараад тэгээ тийм тэрэндээ хичээж байгаа. Тийм. За хамгийн том сургамж гэвэл влог хийх хэцүү гэдэг сургамж байна. Яагаад? Тэгээд влогийг бараг л YouTube-д хүмүүс влог хийж ихснээс хойш хүмүүсүүдийн влогийг амар үздэг байсан. Тэгээд
угаасаа үзэх болготой болчмоор санагдаад байдаг гэсэн л та. Тэгээ яг хийхээр бид нар шиг юм ажил гэр гэдэг хүмүүст бол амар тийм бичих юм олдод дүүн байна. Тэгээд бичих юм олдлооч тэрийг ингээд яг гой биччихэнгүүтээ хүмүүст хүргэнэ гэдэг чинь амар хэцүү байна. За тэр чи хамгийн онгойтой үе. Онгойтой үе. Тичмэр онгоонд орсон. Санаа зовмоор. Юу илээ? Би саяхан нэг онгойтой тэр байдалд орсон. Онгойтой юм орсон юм да. Оо минийх ч өчтөрхөн байсан юм шүү дээ. За, юу юм? Нөгөө нэг машин асаадаг түлхүүр. Асаалтын системийн түлхүүр нь ажиллахаа болоод. Чи за одоо хаав. Бишээ минийх өөр. Минийх энийг үзэж байгаа. Ааж яг яг одоо дууслаа. За ойлголоо. Машин асаадаг системийн түлхүүр нь ажиллахаа болоод. Тэгээд батарейг нь сэлсэн чинь бас ажилтгүй. Тэгээд бүр тэр нэг тавиулсан газартаа очиж хийсэн чинь батарейг нь буруу харуулаад хийцэн байгаа байлгүй дээ гэсэн үг. Нэр хаарс чи буруу харуулаад хийсэн. Тийм нэр гэсэн тийм. Ярамгаас бүр 3 дугаар эмнэлэг орж байгаа штэ. За ер нь онгойтой үе нэг байхгүй байна. Тэгтээ яг нэг юм бодож оллоо. За тэр юу вэ гэхлээр би дээр нөгөө нэг юунаас хаанаас л ямар ч нэг харанхууд машин унаа явж исэн бохгүй юу. Тэгэл над руу бүх ингээл машинууд тохиолсон хажуугаар өнгөрж байгаа машинууд. Тэгэл би гайхал. Тэр ч одоо юу нь болохоо хэлж над руу тохиод идэг байна. Би одоо юу нь яг ямар одоо нөгөө дөрөв зөрчөөд энэ үрчөөд энэ гэж бодол өөрийгөө айгүй анхаарал. Тэгэл яасан чи нөгөө колонкос бензин авчаад тэгээ яг колонкос тэр колонкийн хүн ч гэсэн хэлээгүй л тэгээ ингээ колонкос бензин авчаад тэгээ ингээ хөдөлсөн чил нэг өөдөөс яг нэг машин бүр туулж зогсож байгаа л миний дөө гэрлээ асаа гэсэн юм да. Тэгээ харанхууд тэгээд гэрлгүй машинт явж байсан. Тэр үед бас хөөрхөн ийцсэн. За хамгийн их айсан үе нэ. Нөгөө юу? Итгэлийг төрөх үе. Тийш тээ. Манай дүү төрөх болоод хугацаанаас өмнө 2 сарын өмнө дотоод төрөх болоод төрж ирсэн. Тэгсэн чинь тэр эмчнэр амар заваан тий. Ерөөсөө одоо ингээд төрүүлэн их барьна гэж ярихгүй. Одоо ингээд гаргана гэдэг тэгнээс. Аавн уу? Тэглөө. Тий аавн гэж хэлсэн. Тэгэнгүүт би тэд бүгдээрээ бүр амар айсан байхгүй. Тэгсэн чинь зүгээр хүүхэд байсан. Тий айгүй мундаг хүүхэд одоо ч гэсэн айгүй мундаг дүү маань. Тэгэнгүүт ингээд одоо ингээд 10 сартай юм шүү дээ. Одоо том залуу болж байгаа. Чиний хувьд? За миний хувьд наажмаас бас нэгэнд нь орхол юм байна. Тэгээд айсан үе гэхээр ерөөсө санаанд орохгүй л байна л да. Түр энгийн өдөр хэлчихв. Түр чи нөгөө нэг ажиллаа хийгээд нөгөө явцсан. Тэгээд нөгөө бас ажил дээр хонох үе гараад тэргэл битэр хоёулахнаа хонсон байхгүй юу? Тэгээд тэр үед л нэг хоёулахнаа хонсон болохоор ч юм уу амар айсан. Гол нь нөгөө тэргэл ингээд аава гэд уйлаад байсан байхгүй юу? Тэгээ бүр саяхан нөгөө 12 сард тэгээд тийм айсан шин байна. Тийм биш адилхан юм биш даа хоёрыг. Тийм лээ. Зэмнийх сууж суугаад харуулчих. Нөө шин байранд ороод тэгээд жоохон удаагүй байсан тэгээд энэ бас амар хуйлаа тий. Манад ямар ч тавилга байхгүйсэн ч бүр нөгөө уйлж байгаа нь цөөрөөтэй жоохон амарсан тий. За 2024 оны хамгийн сүүлийн бичлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. 25 онд илүү их бичлэгээр уулзна гэж найдаж байна.
Миний юм л. За тэгээд бүгдээрээ гоё эрүүл байгаарай. Аз жаргалтай байгаарай гэж хүсье. Хайртай шүү. Баяртай. За баяртай. Ороод тэгээд. Иш зогсож. Хайртай шүү, баяртай. Bye bye. Хайртай шүү. Үгүй. За. Йоо.